хүмүүс газар нутгийн хэрэглэх газар хүмүүс сайдад нэг 3 санал хэлье. Нэгдүгээрт нь энд яг хуу тогтоолын төслийн нэгдүгээрт харгалзсан нутгийн газар нутгийн харгалзсан бүсчилсэн байдлаар гэж хэлдэг. Энийг нэг жаахан өөрөөр томьёолоор өөрвөл бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж ийм зүйл гараад хаш чулуун дарагтай үндэсний хөгжил шимтгэлийн хорон дээр засгийн газрын дунд чадны хөтөлбөрийн суурилаа явж байгаа. Тэр яг тэрлүүгээ жоохон хийж өрөвөл бүсчилсэн хөгжлийн ингээд үзэл баримтлал дээр газрын засны болон бусад уулуурхай хүнд үйлдвэрийн салбаруудын хөгжлийн үндсэн чиг баримжаа хаана байх вэ гэд тэрийгэ дагуулсан төмөр замын бүтэц гараад их хурлаар батлагдаа явж байгаа шүү дээ. Тэрний дагуу тэрний үйлдвэрүүдэд баригдах юм байгаа тэрлүүгээ төлөхгүй байлгах хэмээг та нар хийнэ гэдэг зорилгоо тавиараа нэгдүгээрт. Хоёрдугаарт нь Монгол улсын нөхцөл төрийн гишүүд айгүй зөв хэлээд байна. Том үйлдвэр нэгийг барьж биш одоо сүүлийн чинь газрын засны боловсрол технологи сайжаад блокуудаар хийдэг болсон. Блок болгоно нэг хэсгийг одоо 100 мянган 200 мянган блок гэдэг. Өөрөөр шаардлагатай бол X гэж болдог. Блокыг салгаа жижиг болгоод зөөж болдог ийм хэлбэрийн шаардлагыг таан технологи тавиараа гэж. Энэ одоо зөвшөөрөл өгж байгаа тэр одоо түүхэд боловсруулах үйлдвэр барих гэж байгаа аж ахуйн нэгжүүд бол босс юм да. Яг урд хат нь бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд их ялангуяа 90-ад оны ихээр анхны одоо байгуулагдсан жоохон дутуу боловсруулалт гэдэг юм туршлага багтаа байсны гагэрсэн бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд та бүхэн эргүүлж хараад тэд нар чинь одоо нөгөө яг өрөөгөөж бид датсан Петрочайнагийн юунаас ихлээр ингээд орж байгаа учраас энэ дээр их эвтэйхэн боломжтой байдлаар энэ анхны гэрээнүүдийг хилцээрийн журмаар зөв байдлаар авч Монгол талд гаргах яг бол тэр нөгөө монголчин нөгөө өөрсдөө авах нөхцөл байдал нь хоногийнх нь одоо добичвийн одоо хоногийнх нь олборлолтой шууд холбогдсон нэг амир юм яваад байгаа шүү дээ. Тэр олборлолт руу хизээж хүрэх юм бэлээ гэдэг ийм хоёр нөхцөл гараад байдаг учраас энэ зүйлийг чадвал сайжруулах энэ зүйлээ одоо байгаа туршлага дээр үнслээ дараагийнхын бүтээгдэхүүн гэрээ дээр анхааралтай байх тийм стандарт гэдэг юм шаблон гэрээ хийх ёстой шүү гэдэг ийм гурван саналыг хэлж байна. Баярлалаа.